Сөрөг хүнээс хол бай. Тийм хүмүүс шийдэл бүрт асуудал ярьдаг. Ухаалаг хүн асуудлыг шийддэг, мэргэн хүн асуудлаас урдж зайлсхийдэг. Гол санааг нь ойлгох хэрэгтэйг ямар ч тэнэг хүн мэднэ. Нарийн тодорхой бай. Амьдрал бол дугуй унахтай л адил. Тэнцвэрээ олоод жигээд л байх хэрэгтэй. Оюун ухааны хэмжүүр бол өөрчлөх чадвар юм. Харин жинхэнэ илэрхийлэл нь мэдлэг биш, төсөөлөл. Хүн бүр суут ухаантан. Хэрв та загсыг модон даврах чадвараар нь үнэлбэл тэр бүхэл амьдралынхаа туршид өөрийгөө тэнэг хэмээн ойлгох болно. Хэрв та аз жаргалтай амьдрахыг хүсэж байвал зорилгодоо төвлөр. Хүмүүст болон эд зүйлсэд биш. Мэдлэгтэй хүн эго багтай, эго ихтэй хүн мэдлэг багтай байдаг. Би чадна гэсэн хүсэл эрмэлзэл IQ-гээс 100 дахин чухал. Бэрхшээл бүрийн дунд боломж бий. Тэр боломжийг олж харж чадсан нь бусдаас онцгойрдог. Та тоглоомын дүрмийг сурах хэрэгтэй. Дараа нь хинээс ч илүү сайн тоглол. Амжилтанд хүрэхээс илүү үн цэнтэй бай. Логик нь таныг А-гаас Б-т хүргэж чадна. Харин төсөөлөл таныг хаан чаваачж болно. Танд амьдрах хоёр арга зам байгаа. Нэг нь гайхамшиг байдаггүйд итгэх, нөгөө нь бүх зүйлийг гайхамшиг гэж итгэх.